За цаг агарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг Сүхбаатар аймгаас сурвалжлагч Одончин үг дамжуулж байна. За өчигдөр оройн 23 цаг 30 минутын орчимд Түмэн цагт цумаас эхэлсэн цасан шуургал яг одоо Сүхбаатар аймгийн нийт нутгийг хамарч шуурч байна. За цаг уурын байгууллагаас өгж байгаа мэдээгээр бол цаг агарын энэ үзэгдэл өнөөдөр бүтэн өдөр үргэлжлэн за мөн одоо гамшигт одоо үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэдгийг бол анхааруулж байгаа маа. Тиймээс одоо иргэдийг бол хол замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. За яг одоогоор бол салхины урд нэг 14-өөс 16 м/сек хүчтэй. За мөн одоо 50 м-ээс цааш газар бол ингээ үзэгдэх орчин хязгаарлагдсан. Ер нь цаг агарын нөхцөл байдал хүнд байна гэдгийг хэлж байгаа юм. За мөн одоо үүнтэй холбоотойгоор одоо хот хоорондын болон орон нутгийн одоо замыг хаах одоо юм саналыг цаг уурын байгууллагаас аймгийн онцгой комисс түргүүлсэн юм байна. За Сүхбаатар аймагт яг өнөөдрийн байдлаар цаг агарын нөхцөл байдал ер нь ямар байна? Яг энэ үзэгдэл ер нь хэдийнээс эхэлж ирсэн ба? За Сүхбаатар аймагт гарах үзэгдлийн талаар танилцуулъя. За үзэгдэл өчигдөр 23 цаг 30 минутын үед бол Түмэн цагт эхэлж хүчтэй салхи шорооч орж эхэлсэн. Мөнхөнд 12 цаг өнгөрөөд эхэлсэн байгаа. За баруун урт түшин ширээ уул уяа халзан сумны нутгаар бол өглөө 6:30-аас 7:30 хоноос эхлээд шуурч эхэлсэн байгаа. Өнгөрсөн шинийн хувьд бол одоо найл амьсгийн байдлаар бол Эрдэнэ цагаан Дарган Наран онгон сумдаас бусад нутгаар бол 0-аас 1 м зас орсон байгаа. Орсон засны зузаан бол одоогийн байдлаар бол 1 см зузаан засан бүрхүүл тогтсон байна. За өнөөдөр бол нийт нутгаар бол засан шуурганы гамшигт үзэгдлийн хэмжээнд төрөнд гамшигт үзэгдэл гэдэг манаас 286 дугаар тогтоолын дагуу бол 6 цагаас дээш үргэлжилж 16 м/сек-аас дээш салхины хурдтай байвал гамшигт үзэгдэл болдог. Өнөөдрийн хувьд бол засан шуурганы аюулын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ. За иймд одоо малттай тээвэршээд ардын иргэдэн манаас одоо явахдаа маш болгоомжтой явах. За машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, маршрут маань малаа бичээд гарахгүй байх, бага насны хүүхдийг хараа яналтгүй явуулах, өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас хараа яналтгүй явуулах ийм зөвлөмжийг манай байгууллагаас өгч ажиллаж байна. Тий. Гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэхээр яг ямар гэсэн үг. Дээрээс нь одоо энэ үзэгдэх орчин бол бас хязгаарлагдмал байх шиг байна. Салхины хүч ер нь бас ямар байна? За өнөөдөр өглөө 0 амцгийн байдлаар бол нийт нутгаар салхины хүч бол 10-аас 16 м/сек-тэй. Өрхөөлт нь бол 17-оос 22 м/сек хүрч байна. Баруун урт Түмэн цагт Мөнхөн уул уян төвшин ширээ сумдууд бол салхины хүч нэлээд өндөр байна. Дундаж хурд нь 12-аас 18, өрхөөлт нь 22 хүрсэж байна. За үзэгдэх орчин бол одоо 1000-аас 50 м хүртэл буурч одоо үзэгдэх хязгаарлагдж байна. За сасан шуурганы одоо гамшигт үзэгдэл манаас 10-аас 1000 м-с дотогш 6 цагаас дээш шуурах ийм тохиолдол болно гэдгийг бидэд таамаглаж хэлсэн байгаа. Тийм учраас одоо энэ үзэгдэл манаас үзэгдэх орчин маш ихээр хязгаарлагдж байгаас хөдөө гадаа бас явахыг бол аль болох гарахгүй байхыг л зөвлөж байгаа юм.